Энэ том машин айл нүүлгэж ачаад хэдэг хэсэг биш ээ. Хаана шинэ кино бүтээлийн зураг авч байна? Тэнд хөтөлж замчилж очдог гэгээн мөрийн газарч. Тэгээд ч та бид Монгол кино урлагийн цөөхөн анхлагчдын нэг. Монгол улсын ардын жүжигчин, төрийн шагналд найруулагч Дэжидийн жигжид агсны нэгэн шинэ бүтээлийн зургийн талбайд ирж байна. Тэнгэр тогтвон налгар намуухан байсан хэдийч хэсэг хэн газарт хиймэл салхичуулалтаар асгасан цасыг шууруулан зорьсон зургаа ийн авснаар бүтсэн. Хүний төлөө киноны эмч үсгүй. Талын шуурганд осгон сүйдэн явж алтан амны ачлал аварлаа төмөн дөргиж яваа болов. Төмний нэг киноны бээрч уруудан зүдэж яваа Тэмээтэй хоёр герман. Монгол Тэмээний илч Монгол эрийн тус хоёроор ань тээж бүхий дэргээс аваад ёр авгаа жигжид дугай найруулсан ардын илч өглөө тэмцэл үер хөргөн хүү өнөр бүлгээд дэлгэцсэнд нэрээ мөнхөлж дэлхий төмөрөнд дархалсан олон алдарт бүтээлийн Монгол киноны бүтэн жарны босгоноос эргэн дурсахад багтаая. Жигжид найруулагчийн гэрхай хараагаар жирийн амьдралаас кино жүжигчин болон алдрын өндөрлөгт хүрэгчид. Жигжид багшийн ажилсаг, зарчимч хичээлээр бүтээлч мэрэгжилд хүрсэн олон шавнар нь энэ өдөр тэр ачтай хүнээ буйныг санаж эргэн дурсаж байгаа нь лавтай. Нэгэн 60 гэдэг он цагийн урсгалд бага хугацаа боловч улс орны амьдралд их хугацаа. Энэ ахмадууд ястай л Монгол кино урлагийн үүсч үүдлэхээс аваад өсч дэгжих бүхий л үеийнхэн түүхийг хөдөлгөцөж, бичилцэж. Манай анхдагч алтан дээдсийн бол гарын шав, хөлийн тайг нь болон гүйлдэж явсан 30-40 оны годгор охид сөөсгөр банднар. Өнөө бидний үед хоймор эзлэн хуучлах буурал түүхийн туйлчид. Энэ хүлрэлийн ихэн сар шинийн баяр. Аава алд хүндэлж, дээдсээ дэлэн өргөмжилдгийн уламж Монгол ёсоор манай киночид бас ахмад буурлуудаа урин залж, дээдлэн золгодог сайхан ёсоо ундаалгүй хадгалж ирсэн улсаа. Тэгээд ч чухмал энэ үедээ нэг хөөрөг дайлан гаа гаргаж, хөөрсөн сэтгэлээ нээлцэж, ерөөл билгээ өргөж, урд хаа дурсах, хожимоо захих халуун сэтгэлийн харангүй хуучлал өрнөж, амны билгээс аштын бэлэг хөллөн. Бадрахын сумхүү найруулагч, төөрсөөр төрөлд, агуйн нууц, ичээнд сахиусуу зэрэг адал содон бүтээлүүдээр Монгол дэлгэцэд өөрийн өнгийг авчирсан энэ найруулагч дайсны цэргүүдээ сонсцоо говь хинган зэрэг эх орны сэдвтэй Монгол зөвлөлт ахын дүүсийн мөнх наримтлын дуурсал болсон томоохон бүтээлүүдээрээ Монгол улсын төрийн шагнал урлагийн гавьяа зүтгэлтний хүндтэй алдарт хүрсэн билээ. Сумхүү найруулагч хань моторын дуу зэрэг ард түмний аж усны бүтээлэгч барьж авчлаг эмэн чадахгүй зовлонгүй олон талтай өргөн цараатай уран бүтээлч. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн очрын мягмар зураач сумхүү найруулагчтай олон кинонд хамтран ажиллаж сэтгэл зүтгэлээ шингээсэн эрхэн дотны андууд.
салхины амт. Морьтой чулуусаа. Энэ хүүхнүүд говийн зэрэглээ зэрэг хөгтэй явдал, хөгжилтэй инээдмээр Монгол киноны дэлгэцээс үзэгч түмнэн баясгаж тэлцсэн урлагийн гавьяа зүтгэлтэн Арвжаагийн дорж болон найруулагч бол. Өөрөө ч бас хөгжилтэй, нийтлэг, хөгтэй наргаантай сайхан ир байсан. Монголд танир 3 анги туйлсын киног бүтээсэн ч эх орныхоо киноны урын санд оруулсан шинжлэл төдийгүй. Сэтгэлд нэвтэрсэн дөрүүдэрэн жүжигчт нь хүртэл нэршин өдий хүрснийг бодоход Арвжаагийн дорж болмагсан үнэхээр үлдэцтэй гавьяатай найруулагч байсан. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Жамингийн бунтар нар хэрцсэн жил давааны цаан даваа гэрлэж амжаагүй явна. Эх үрдийн домог балга ус булингар халаасны өрөөгээд өн үрдийн домог өнөөгийн шин амьдрал дайны тухай эмзэглэл ингийн бүтээлч үйлс аль бүхний тухай хүрээгүй бариагүй сэдвгүй. Тэр нь хүний зүрхийг заавал ондог цэцмаг нэгэн. Бас Монгол киноч дандаа л Монгол сэдв, Монгол амьдралдаа чанагдаж суудаггүй нэгэн жишээ нь. Харь тэртээ хиндианчуудын адлан сонин домгоор Германы киночтой хамтарч дэлхийн киноны од Гойко Медичиг урьж тоглуулж бүтээсэн газарчин кино юм аа. Тэгээд ч гард магнаа тод магнаа, цэц магнаа гэд Монгол ирийн уламжлалт их наадамда 3 тай магнаалсан нь үгүйлэгдэж үлдэж байсан чухал том сэдвээр үндэснийхээ киноны нэгэн жарны сангд үргэж өгсөн гавьяатай хүн билээ. Монгол кино урлагийн 6.10-ны алхаанд 5.10-ны түүхийг бичлэгдсэн хүндтэй ахмадын нэгэн бол Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн баримтат киноны найруулагч Цэвэний Зандраа билээ. Аливаа наадам баярын шагналд авраг арслангуудаа цоллогчлон бид кино эхэлснээс хойш дандаа алдар гавьяатнуудаа ийхүү үйл бүтээл үлдээсэн мөрөөр нь цоллон дурсахаас өөр зам байсан. Ингээд өнөөгөөс яг хагас 60-ны өмнө Монгол киноны 30 жилийн ойг тэмдэглэж байсан үйл явцаас зурвас төдийч эргэн дурсъя. Энд манай киноны үндэслэгч Ахмад ууд маань сэрүүн тунгалаг байж тэдний залгамж бидний багш нар эд залуу эдрийн залбоогоор гялалцаж явж харин өнөөгийн киноны хөтлөгч хүчнүүд маань өврийн мөө өдрийн үнэгчлийн хоёроос салаагүй гол туханч байсан биз. Эргэх орчлонгийн жам ёс ээлжтэй халаатай иймэлсэн хойдоо. Монгол кино яг л энэ үед гадаад дотоодын их дээд сургууль дүүргэсэн мэрэгжлийн боловсон хүчнэр үндсэндээ бүрэн хангагдаж техникийн хүчин чадлаар шинжлэгдэн Ахмад үе алтан залгамж хоёрын өгөөч гişиг өгч авалцаж байсан үе. Энэ бүхнийг хөтөлж өдөрдөж явсан хүндтэй ачтангууд манай тайз дэлгэцийн урлагийнхны мөнхийн шүтэн чадраагалын лодой дамб ламжвин банкан багш нарынхаа гэгэн алдрыг манай киночид үе бүхнээр дээдлэн дурсан магадтай. Сайны үр саардаггүй. Сайхны үр гонддаггүй. Буйны өрөөл дэлгэрэх болтугай.
Хэдэн бот роман нэгж нэгэн зохиолч бичиж болно. Хэдэн амын хавд хайдаж нэгэн зураач зурж байна. Нэгэн биеэр асар ихийг үтээхэн хүчин хязгааргүй ч гэлээ хязгаартай юм бас байдаг байна. Түүний нэг нь кино. Ямар их билэгтэн ч хэлээ богинохон кино ганц биеэр бүтээсэн түүх одоохондоо үгүй. Учир нь кино урлаг гэгч шинжлэх ухаан цэхинхийн олон талт ололт амжилтын нэгдлээр бүтэдгээрээ онцлог юм. Тэрхүү олон зүйл нэгдлийн нэг томоохон галгуудамт нь лабораторид техник технологийн олон зүйл нарийн эрдэм чадвараар кино бүтээлийн сүнсийг тэтгэгчид нэгэн аргаар биш хэдэн аргаараа ажилтдаг. Тэдэнд өнөөгийн техникийн шинжлэлт, ололт, мэдлэг, туршлага цөөн өндөр хэмжээнд шаарддаг. Эсвүүцвэс дэлхийн дэвжээнд захлагдав. Харин урд бол анхныхаа авсан кино хальсыг модон торхтой хорон дугаагаад модон сараалчинд ингэж л гараараа нэргүүлж ороож амааран амсаж хор зайгаа найруулж авсан. Анхлагч мэрэгжилтэн эрдэн гомбсөрөн дууны найруулагч найдан агс нарынхаа чин зүтгэл үнэн сэтгэлд өнөөгийн бид чин сүслэн мөргөмөө. Баримт, уран сайхны, орчуулгын, аль ч кинонд гарн дутвал ганцхан дутаж байдаг нэгэн чухал мэрэгжилтнүүд бол кино эвлүүлэгчид юм. Эдгээр кино зохиол төрхөөс эхлээд кино дуусан дуусталх бүхий л хугацаанд гагцхүү найруулагчийн нэгэн гар болж нэвтрэн гаргаж бүтээлждэг. Алдарт цогт тайж кинонд нэрээ мөнхөлж гараа дүрж ажилласан Минжүүрийн бол эрхмийн дулам тэдний залгамж ламжвын далай хүнрийн шавийн шавнар уран бүтээл цаг үе хоёртойгоо хөл нийлэн алхаж зүтгэж нэгэн үед социалист хөдөлмөрийн баатар бригад соёл сурталын гавшгай чидэж болж явсан тэрэг тэргүүлэгч ажилс бүтээлч чанар нь өнөө чадгалагдсан яваа цөөхөн хамт олонны тоонд манай эвлүүлэгчдийн эвсэг удам орно. Монгол киноны 60 жилийн түүхийг унах унаа ачих зөөх авт хөсөггүйгээр төсөөлхийн аргагүй. Тэгээд ч гэрийн хүрээнд биш, төрийн хүрээнд орон улсын цар хэмжээгээр явж хийдэг. Түүгээрчвэл барам олон улс орчлон дэлхийн хэмжээнд харж ярьж харилцан явж бүтээсэн киноны маань хөгжлийн эд үед хорхойн журнай даргатай Монгол кино үйлдвэрийн авсаархан автограф ямар шуурхай бэлэн байдалд ханга, говь, халуун хүйтний хатуу бэрх их замыг туулсныг хэлж баргасан билээ. Дуугүй кино байж болно. Хэлгүй хүнч байж болно. Гэхдээ л дуутай, дүрстэй, тэрч байдгаа үнэртэй, амттай байвал аятайхан сайхан байх вэ? Тэгвэл Монгол киноны нэгэн мэдрэгхүйг бүрдүүлэгч дууны тасгийн хамт олон. Эднэр уйлуулна, дуулуулна, уурлуулна, инээлгэн. Бухыг урамдуулна, буурыг хөрхрүүлнэ, цасыг чахруулна, бас хосыг чанаглуулна.
Мэдээлэлтэй хямгтайхан явахгүй бол мэдрэхүйн тохиолдолд таны чимээг авчиж мэдэх ажилсаг авхалчтай нэгэн жарны хамт бол. Зохиолч найруулагч Гомбыг хос морьтой гэх юм. Хоёр гэртэй гэх юм. 3.10 түүхийг бичсэн баримтат кино их гэрн. Удам төвгдийн ухаарлаар мэлаасан уран сайхны кино очдог айлн гэлцэнэ. Гандан бууршгүй найрамдлаар Ленин Сүхбаатарын алдрыг дуулж явсан баримттын наваан гал хамын хөөхнүүдийг дагаад уран сайхнаад хүргэн орох чанцтай юм уу да? Гэвч баримтат кино Монгол киноны эцэг хэвээрээ эргэг цагийн хүрдэнд их түүхэн битсээр хос морьтой болсон ч хоньны морио хайрласаар хоёр гэртэй болсон ч үндсэн голомтоо дээдэлсээр баримтат кино үгээр биш дүрсээр бичигдэж сургаар биш биесээр үлддэг болохоор амьд түүхийн хосгүй үнэтэй иш үндэс болдог. Аль тэртээ бүтэн жарны цаана цагийн сэлхаар үгүйч тасарсан шашны болон зан үйлийн ёс заншлыг бид кинонд үлдсэн их сурвалжаас л судалж мөн заримыг сэргээн тэтгэж хойч үедээ үнний түүх болгон үлдээхээр ийм ажилсны дүнд цам майдар мэгжид жанрайсыг бурхны зэрэг шинтхэн босгох үйлсэдэж баримтат киноны буянтай оролцоо хүртэн шингэсээр билээ. Алс бэлтээх Америкийн монголчуудтай ахын дүүсээ киногоор дархалсан. Аминд хүрсэн олзны үчгээр уран сайханд мөрөөн анхалсан баримттын цэнд дорж бас л хоёр морьтой найруулагч. Гэзэгт бариачин киногоор гэрт гадаагүй шуугуулж үнний эрэлт сэтгэлийн тэнх бүгд наримт хөлсийн нэрийн өмнөөс зэрэг хууль зүйн болон адал сонин сэдвүүдэд амжиж хүрч өртөөсөөр өнгөрөх жил хүслээр болдоггүй хүний тавилан уран сайхны киногоор унаа юусэн болохоор морь сайтай л яваа байх. Баримтат киног сургаар биш зургаар сууж байж биш явж байж бүтээдэг ажил болохоор түүнийг хийж байгаа хүмүүст цаг нарны чөлөө цас протеин сааталт гэж байдаггүй. Тэгээд ч найруулагч цэнд дорж зураглаач цэнд живнар шин бүтээлийн эрэл шин замын гараанд ийм явж байна. Алдарт жигжид агсны шавь нь болоод ч тэрүү арх тамхи наасгал ажилсаг шаргуун дэмжсэн нагнайд орж найруулагч ман тухай зэцэн хатан мөнх тэнгэрийн хүчин дор киногоор олжин найруулагчийн аяны замд дөрөөгөн милааснаас хойш солонгийн таван өнгөөр магнайгаа манхайлгаж хүний сайхан сэтгэл нүцгэн уулын бэлд баялдааны даалгавар өв шуухай зэрэг олон бүтээлээрээ түмний танил болсон юм. Монгол кинонд нэгэн их тэнэмэл хүн байдаг. Тэрээр нэг бол гадаадд гангарч явдаг. Үгүй бол гадаа гандаж суудаг. Тийм их тэнэмэл хүн. Тэгж тэнж явж авгайдаа хөөгдчихөөд урт цаваахай нүцгэн суугаа юм биш байгаа та хөөрхий. Үгүй. Өнөөхөл амьтдын тухай олон цуврал киноныхон зургийг авахаар отож сахиж суугаа юм санаж. Тэгнээ тэр. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн төрийн шагналт ойдвын урт насан даанч ланжгар хүн. Мэдээний норлохоо мэдэнч чадамж хэлэнч хийнч
Бариад авсан цагта баримтат киногч хийчихдэг. Өөр шарн гозоо бол уран сайхны киноч даачдаг. 5 амтай, 10 гартай, тачигнсан ийм хүүхэн найруулагч байдаг гэхэд байлдааны цагийн бэлэн байдалд байнгын довтлогооны цэрэг гихч байдаг юм байх та. Баримтаа Вьетнамд давшиж явсан, байлдалж явсан зураглаач Давааны хоёуг очирнор дайлагны ширээнд залгагдсан зогсоо нь хаана юм бэ гэсэн чинь социалист Вьетнамын тунхагласны баярт зүтгэл сэтгэлэн зориулсны тул хүндлэгдэн буй хэрэг байжээ. Манай кино 60 жилд наадмын тухай зураг авалгүй унжсан үгүй. Харин өөрсдөө кино наадам зохиосон нь ердөө л нэг удаа. Тэр нь энэ. Монгол киноны анх дугаар их наадам ёс төртэй болж тэргүүлсэн, шалгарсан шилдэг үтээлийн эзэд алдрын өргөмжөө хүрдэж байсны түүх амьд үннийг ирчээр дараа жаранд алхан орж байгаа хэрэг. Баримтат киноч бас өөрийнхөө түүхийг өөрийнхөө хэлээр даруухан үлдээсэн нэгэн хэсгээс бид үзэж байна. Хичээнгүй сайд цэрэнд орж, өхөрчин хүү цэрэнд орж гээд санамж байна. 1960-ад оны залуу зураглаач Дамдин, 70-80-ад оны нэрт найруулагч Дамдин. Одоо бол Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн халтрын Дамдин бай мандах нарны туяа киногоон төрөж буй. Монгол кинонд зураглаачийн мэрэгжлээсээ ерөнхий найруулагчийн өндөр эрхлэнд шилжсэн анхны алдартан Дэжидийн жигжид гой байсан бол тэр замыг удаалсан нь халтрын Дамдин. Гурав дахь нь Дамдин багшийн шав Бэгзийн Балжин юм болсон юм. Монгол улсын кино урлагийн 60 жилийн түүхэн алхаанд яг дунд үеэс нь хөл нийлэн орж ирсэн нэгэн жавхлан тод бол Бэгзийн Балжин юм байлаа. Тэрээр Монгол киноны зураглал, дүрслэхийн урлагт гялалтсан шинтгэлээр ураг шалгасан бол дараа нь гарын 5 хуруу тань руу нүүж явна. Сүүдэр зэрэг уран сайхны киногоор найруулагчийн гараагаа эхэлж мөнх тэнгэрийн хүчин дор ман тухай цэцэн хатан зэрэг баатарлаг туйлсын их бүтээлүүдээрээ Монгол улсын төрийн шагнал хүртсэн тасархай хурдан хүлэг лугаа нэгэн ажээ. Анхны алхам киногоор 1960-ад оноос анхны гараагаа эхэлсэн жигжид сүрэн найруулагч Эхлэлт, Эхвүрдийн домог, Хатан Баатар, Сувраган Цэнхэр уулс, Хүн чулууны нулимс, Бүлээн нурам, Араатан, Хайрын нулимс хатдаггүй зэрэг хөндөөгүй сэдэв, хүрээгүй төрөлгүй өргөн баян бүтээлтэй. Бүхний танил их алхааны найруулагч билээ. Монгол кино урлагт шинэ нэгэн орчлонг залж авчран буй залуу зураглаач Жигжидийн Бэндэр. Аавынхаа туурайг хатаан залгаж, найруулагчийн эрхлэлийг хөдөлснөөр сэтгэл нэгтнэгтийнхөө хамт Хүйн холбоо, Өдрийн одод энэ зүгт жас өдөр кинонуудыг хийсэн нь шинтгэлтэй, шуугантай бүтээл болж олонний анхаарлыг сэргээсэн билээ. Орчлон хорвоо уудам, хийх ажил ихээ гэж орчлон студийнхэн зорж явна. Кинонд уулын чинээнийг туулайн чинээж болгодог. Туулайн чинээнийг уулын чинээж болгодог. Эгэл барилгын дундаас эрдэнэ шидийг ургуулдаг гар сэтгэлийн уран бэлэгтнүүд байдгийг хослол зургийнхан гэдэг. Аймо кейсээс аваад Ари, Бэл хүртэлх Монгол киноны бүтэн жарны зураглалын аппарат хэрэгслийг засаж,
залж, хөтөлж, хөдлөгөж яваа хамт олныг хязээнээс оператор техник хийхэн гэдэг. Гэрэлд орчлонгийн наран бөгчхөөгүй байхад гэрлийн тасаг гэж юугаа ярина? Гэртээ чийдэнтэй байхад л боллоо гэх нь би. Тийм ээ. Гэвч кино урлагт өдрийг шөнөөр сольж, өглөөг үдшээр орлуулах, өнгөнд утга нэмхийн барагдашгүй баян увдсыг тусгай тоног төхөөрөмж, түүнийг эрхэлсэн хүмүүсийн нарийн эрдмээр шингээдэг. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлт нь Пүрвийн цогдол зураач, Дуудан шарвын шарвд орж зурглаач хоёр бол ёстой кинонд болохгүй юм гэж байхгүй гэж ам дүүрэн хэлдэг. Хэлсний гүйцээдэг уран бүтээлчд. Тэд Бошхүүгийн үлгэр киногон хамтран бүтээж бүхий үеийн нэгэн зурагцыг бид үзэж байна. Залуу найруулагч Сэлэнгэсүрэн аль нь вэ киногон бүтээж байсан үе саяхан цаа. Одоо бол туршлагатай найруулагч Сэлэнгэсүрэнгийн бүтээсэн Хуучин сүмийн нууц, Мартагдсан дуул, Тойрох хуудас кинонууд Монгол киноны 60 жилийн хөгжлийн алхаанд өөрийн өнг, өөрийн мөрөөр хувиан оруулсныг үзэгч олон маань нэгэнд андахгүй болжээ. Анх 1958 онд Бурган найз киногоор дэлгэцэнд нэр дүр хоёроо тодорхойлсон Найдангийн ням даваа хүү 10 илүү жилийн дараа Тунгалаг тамир кинонд Хоовон хөх буюу Хонгор хүүгийн дүрийг бүтээснээр алдрын титэнд амархан хүрэх ирээдүйтэй нэгэн жүжигчний итгэл гэрэлтэж байсан. Гэвч нэм даваад ганц жүжигчний төдийгүй бас кино найруулагчийн эрдэм тодрон бүрдсэний учраас уул усны үр сад, буйны нүгэл, модон могой, манай цүндгэр, морточ болоосой 2 дугаар анги зэрэг олон бүтээлээ үзэгч түмэндээ хишиглэн хүртээсний гадна дарга захирлын авьяас давхар заяасны буйнаар эдүгээ Монголын хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнтэй болсон бүлгээ. Нэгэн хүнд ийм олон эрдэм, нэгэн айлгалт авьяастай хүүхэд ийм арвин заяана гэдэг ховорхон боловч хүүхэд залуусын маань тэнгэр тэтгэн ирээсний ариун хишиг мөнөөсмөн. Монгол киноны хамгийн отхон хүү диафильм бол 6 киноны хэсэг нь. Манай залууийнхэн хүүхэд багчуудад хамгал бүтээл, хүч авьяасаа зориулж байдаг үнэнч нөхрөн гэхэд болно. Тэдний бүтээлийн цар хүрээ, нэр төрөл, арга чадвар хэрхэн өсөж тэлж байгааг ажил мэргэжил нэгтээ гадаадын нөхд нь үнэлж, анхаарч, хамтран ажиллах болж байна. Айл гэрийн амьдрал, улс орны амьдрал мөнгөн дээр л хөлнө. Мөнгө сэтгэлийн үрээр өнгөрнө. Тэгвэл кино урлагийн ихийг хөлжүүлж, төлжүүлж байдаг. Сэтгэлийн үр өгөөмөр энэ хүүхнүүд бол санхүүгийн албаныхан билээ. Гэхдээ санхүүгийн албаныхан ёс журам хатуутай. Бүдүүн улаан харандаа ширээнд нь байнга зүрлээстэй байдаг. Буруу зүрх хянахтаа бурхны шүүхэл гэсэн үг. Чухмал эрхийн гацхгүй бол эрхэн гацхгүй энэ санхүүгийнхэн хэцүүч улс, хэрэгтэйч улсаа. Эднэр маань цагийн салхиар захирал, ерөнхийлөгч болж нэр хаягаан солиогүй. 60 жилийн туршид зургийн даргын алба нэр хоёртоо зуур атаа яваа үнэн чин туйлууд.
Киноны үр дөнгөж суулгахаас аваад хэдэн зуун саяын ногооныг дараятал цуглуулж дараачийн бүтээлээ хэрхэх тухай тооцоо энэ л зургийн дарга нарын толгойд дураятал эргэж байдаг. Нэгэн жарны сүүдэр зоогдсон хүн хүртэл нас буйнаа тэмдэглэж найр баяраа хийдэг хойндоо Монголын киноч бас нэгэн жарны хутаг алгасан болохоор хэрхэн яахаа хэлэлцэн ойн комисс хуралдаж байна. Ямар ч болов урын сан маань дөрвтэй байг. Урилга дадлага маань өнгөтэй байг. Ууц шүүс маань тарган байг. Уух дарс маань хатуухан байг. Учирсан бүхнээрээ амарчин жаргаг. Хурай хурай хурай.